Сайн бацхан үзэгчдээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Баазар нэвтрүүлэг та бүхэн дарав дахь улирлын 25 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн ерөнхий мэдэтгэгч Голомт банк Алтай мэдэтгэгчээр бисэн бол бидэнтэй хамтран ажиллаж байна. Студиуд уламжлаж ёсоор баазрыг хүрэхээр хэн хамгаалан болор тулга Нямбаяр хулан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр бид ажиллаж байна. За болдгсон бол нэгтгэхийн орой л баазраа бичмээр байлаа. Тэгээд өнөөдөр маш олон сонирхолтой тоглолтууд болсон. Плей-оффын дүр зураглал ерөнхийдөө дорнод бүс тул тодорхой. Өрнөд бүсэд бол үнэхээр одоо яг гээд галаа болцож байна тийм. Юу ч болж магадгүй. Яг хөө эхний 3 бол тэгээд ойлгомжтой болчихлоо л доо. Тэрнээс хоошх нь тодорхой болсон нөхцөл байдалтай. За тэгээд Лекерсийн хоёртаа баяр хүргэе. Танай ажлын босод аваад явааштай ш. Тэгээд өнөөдөр тэд 3 дугаар байраар улирлаа дуусгах нь тодорхой болсон. Бодолкил харалтай. Өнөөдөр албаар ингэж үзэж байж байгаа. За тэгээд Нямбаяр ухааны үнэлтэй. Энэ 7 хоногийн хамгийн онцлог тоглолт энэ тоглолтыг бол Лукагийн нулимс гэж нэрлэмээр байна. Тэгээд энэ 7 хоногт Лекерс Даллас хотод зочилсон байгаа. Лукагийн нулимсаар эхлээд нулимсаар дууссан. Сербер юу гэсэн үг вэ? Словенаар энэ үг нь. Словенаар хийсэн зүйл чинь баярлалаа. Эсвэл эргээд тавтаа морилж үлээ. Нэг орчуулаад нэг хүн тавьсан байсан юм а юу гэсэн мэлээ. Тэмдгүү л утгатай. Гэтэ эдийн уулын бас Бочин багийнхаа эсрэг анх удаага тоглосон шүү дээ. Гэтэ Лука илүү чухал. Яг хоо эдийн нөгөө Лекерсийн талбай дээр очоогүй л дээ. Тоглолцсон үстэй. Тэрэн дээр тоглоогүй гимтэлтэй байсан шүү дээ. Гимтэлтэй байсан. Гэтэ яг хоо очсон. Эдийн зэрэг бас бичлэг явсан. Тэр бичлэг үзүүлж лээсэн л та. Гэтэ Лукагийн Далласын юу бол ойлсон л та. Ер нь хүн ойлуулахаар бичлэг байсан угаас. Тэгээ Лука Дончич өөрөө Далласынхаа фэнүүдэд үнэхээр хайртай юм байна. Түүний фэнүүд нь хайртай юм байна. Тэгээ уур амьсгал бол үнэхээр гоё хэлсэн тоглолт байлаа. Тэгээ анхны юм ер нь их тод үлддэг шүү дээ. Тэр нь Лука ч гэсэн өөрөө ер нь амар бэлдэж гарч ирсэн байлээ. Амар шар хортой байгаа юм байна гэдгийг харуулсан тоглолт болсон л да тийм. Шар хортой байгаа нь эхний нулимсаас нь харагдсан. Тэгээ тоглолтоор нь харагдсан. 3-аас 7 хийсэн бол Лукач та. 10-аас 7 шийдсэн. Үнэхээр алдахаа мэдгүй чи. Нөгөө тал гэсэн AD үнэхээр таарах юм байсан. Тэгээ AD гол нь мэдээд байна л да. Лекс. Тэгээ давхар хамгаалт байгаа. Байнга давхар очиод исэн. Baseline trap гэдэг хамгаалалттай. Яг аваад эргэнгүүд нэг зогсож байгаа тийм. Baseline зогсож байгаа. Нүүрний шугамтаа авах юм уу те? Нүүрний шугамтаа. Тэгээ эдээ мэдхгүйгээд хэнийг мэдгэв те. Энэ дээр Нажи Маршал их сайн тоглож иж оноо ойрхон яваад исэн. Клей бас дэндүү таарах хүн байсан. AD таарах хүн байсан. PJ Washington за тэр нэг сүүлд нэг 2 дараалж холоос хийснийг Стоц бол бас таарах хүн байсан шүү дээ. Тэгээ тоглолтыг бас ороод ирсэн шүү дээ Даллас. Яг ихтэй LeBron тэгээд хэдэн давталгаа хийгээл. Тэгээ Лукагийн энэ минь давталгаа. Circus shot. Солгоо гараараа төгсөж байгаа. Тэгснэ энэ дундуур ч бас нэг шоу явлаа. LeBron нэг минут нэг сонин давталгаа явсан шүү дээ. Бүр оноос алдсан баг. Тий, оноос алдсан бахад 3 удаа давталгааны самбар аваад. Тэгээ Нико Харрисон хал гэж. Яг тэрийн тэгээд өөрөө тэр хаалганы тийм сонсоо зогсож байгаа шүү дээ гол нь тэр хүн. Ингээ ноогдсон тий. Хүмүүсийн ард ноогдсон. Тэгээд яах харахгүй үнэхээр сонирхолтой тоглолт байсан. Тэгээ гол дүр нь бол яах харахгүй Лука Дончич байлаа. Тэгээд Лекерс ирснээсээ хойш энэ тоглогч ямар амжилт үзүүлж байгаа болоод хүмүүс Нико Харрисон үзье ядаа тэгнэ гэдэг шалтгааныг одоо онцлээ. 28 тоглосон байна. 790 орчим оноо авсан байна. За энэ бол гэхдээ өнөөдрийнх нь баг нэмэгдээгүй байгаа хаа. Нэмэгдээгүй. Тий. 226, 211, 789 гэсэн юм үзүүлэлттэй. 45 стил 12 блоктой 3-аас 37% шийдсэн. Талбайд 35 минут тоглосон байна. Тэгээд энэ үзүүлэлтээрээ ерөөсөө хамгийн урт хугацаанд 750 оноо 200 самбар 200 амжилт гэсэн үзүүлэлт үзүүлсэн Лекерсийн тоглож болчихж байгаа юм байна. 28 хан тоглолт Гайхалтай. Тийм л тоглогч авсан даа гэдэг. Тэгээ сүүлд нөгөө Лукаг нэг сольсон шалтгаан дахиад нэг шалтгаан яригадаад гарч ирсэн тий. Зөндөл юм яригдсан шүү дээ. Эндээс зүгээр нэг зүйл үнэн боллоо. Лекерс бол лобби бол хийгээгүй. Тий. Даллас өөрсдөө цаанал тавьсан гэдэг нь үнэн боллоо тийм үү? Тий. Тэгээ энэ дээрээ том алдсан гэдэг. Тэгээ алдсан гэдэг нь. Тэгээ яг хуу ийм би тэр Нямбагийн тэр нэг битсэн юмыг хараад Нико Харрисны зүвч юм шиг надад санагдсан шүү дээ. Сүүлийн шалтгаан дээр үү? Нэг тоглогч тийм том толгойтой байна. Зөвхөн өөрийнхөө дураар тоглох үедээ тоглохгүй гэд ихний дохиогоо өгөөд эхэлчихээр энэ тоглогч
лигийн MVP болоо цаашаа ингээд томроод ирчихээр юу болох вэ гэдэг айц зарим нэг менежерт бол төрхөл баг. Гэтэ нөгөө талаасаа бас лигийн бүх супер одуудыг харах юм бол Йокич ч тэр Леброн, Стеф одоо өөр юу гэдэг те Коби за ер нь одоо байгаа супер одуудыг ч гэсэн ингээ харах юм бол гимтэлтэй нь бүрийн идэгрээгүй байгаа. Нэг сарын сүүл болж исэн тэр. Тэгээ тэр тоглолтууд нь бол 2 сарын баг 1-ээс эхлээд 10 хоногийн хугацаанд 5 дараас аялан тоглолт байсан юм бэл. Тийшээ хамт яв гэсэн юм бэл. Тэгсэн чинь гүй одоо гимтэл ер нь эдгэрх нэлийн төгссөн байгаа. Тэгээ нөхөн сэргийн хэмжлэгийг айгүй хурдан хийлгээд ингээд эргээ аяллаас ирэхэд чинь бол баг тоглоод эхэлчихээр юм байна штэ гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр үгүй гэлээ гэж ерөнхийдөө жоохон баг. Гэтэ ер нь одоо цуг явдаг штт. Яг зөв надад зүгээр нэг наач жижиг асуудал. Тэгээ ер нь бол амар жижиг асуудал. Энэ дээр биш үү? Тэгээд эндээс бодох хэрэгтэй байхгүй. Би энэ дээр бол хэзээ ч бодохгүй. Миний хувьд эсвэл Лука яагаад гэвэл нодлон финал хүртэл өвдгнөөсөө цус гаргаа багийнхаа төлөө хожихын төлөө тий тоглолт өнчихгүй. Тий. Тэгж тоглож исэн тоглогчийг зүгээр нэг 5 хоногийн аялан тоглолтод яалаа маалаа гэдэг зүгээр. Тэгээ аялан тоглолтод гол нь Лукаг тоглуулах гэж биш. Зүгээр цуг явуулах гэж. Зүгээр онгоцонд хамт яваад сэлгийн тоглосон гэсэн байна. Яг сагсаг Лука яг тоглолтыг мэдж байгаа хүмүүс. Тэгээ энэ асуудлыг би бүр ухаж бодохоор ингэж бодоод шүү дээ. Багийн уур амьсгал алдарч эхэлж ирсэн, алдагдаж эхэлж ирсэн. Лукатын лидерийн дүрээр байх хэвээр. Хожигдолгээ. Чи яв гэсэн чинь надаа наача хамаагүй гэсэн юм шиг. Нэг хоёрсэн бол нэг тиймэрхүү өнцгөөс л харж байгаа. Тэрнээс биш бүр арайч тийм тэнэг хүн ийм өндөр түвшний ажлыг авцсан явж ийн гэдэг бол Америкт хэцүү шүү дээ. Тэгэнгүүт тэрнтэй холбоотой нөгөө одоо дансын шинэ эзэн Думон төлөө. Сакс огт мэдгүй юм гэж байгаа байхгүй. Тэнгүүт өөрийнх нь бизнес дээрээс жишээ аваад ярьсан байсан. Ерөөсөө тухайн салбараа мэддэг нэг итгэцэн хүндээ бол шийдвэр гаргах эрх нь бүрэн өгөөд өөрөө мэдгээд орхичдөг юм хүн гэж байгаа байхгүй. Тэнгүүт Нико Арессэнд итгээд өөрөө мэдгээд орхицсан байгаа байхгүй юу? Яг үнэндээ бол багийн эзэн. Түүнээс багийн эзэн тэр яг үнэндээ Лука ямар тоглогч идэгч баг мэдгүй хүн байгаа байхгүй. Тэнгүүт ийм заяа одоо Леброн тийм учраас Нико үзий ядагдаад байгаа байхгүй. Леброн гэдэг хүн байна заяа. Зөв Леброноор өөр жишээ авчих. Леброн одоо л гин Гройн гэдэг ийм цавны гимтэлтэй байгаа ч гэсэн тоглоод байгаа шүү дээ. Энэ хүн суужч болно шүү дээ. Тийм шүү дээ. Тоглох хэрэгтэй байхгүй лидер. Тоглохгүй ч гэсэн явж явах хэрэгтэй байхгүй багийнхантай. Ялангуяа тийм хувц салхуурын дуур амьсгалаа алдаж байгаа нөхцөл байдал. Тэр эхлээд нэг иймэрхүү асуудал араасаа гарч ирэх чинь баг бас юм хийж эхэлж байгаа байхгүй. За олон юм яриадах юм бол би зах цухаас нь дэлгээд ингээд энэ бүр чиний бүх юу болсон юм гэдгийг магадгүй шүү гэдэг юм мессеж яваад байгаа байхгүй. Зүгээр нэг юм задраад байгаа биш. Тэгэхээр тэр Лука бол Нико Арес хоёрын дунд хурц асуудал байсан байж магадгүй. Баг дотор хурц асуудал байсан байж магадгүй. Лука бүгднгээс нь зугтахыг хүссэн байж магадгүй. Үгүй Лука хүсдэгээр зүгээр ижи өөлөө суухгүй. Би бол зүгээр одоо тэгвэл жишээ нь Лука тэрийг Нико Аресэнд гэхдээ за тэгсэн байж болно те. Гэхдээ энэ шийдвэр бол арай төрөгцсөн шийдвэр байхгүй. Тийм. Магадгүй нэг сарын сүүлээр тэгж хэлчихэд буруу шийдвэр. 2 сар гарангуут ингээ аялан тоглолтод явна шүү гэж хэлчихэд үгүй гэсэн чинь 2 сарын 2-ын цөлтг нь яадаг юм тэгвэл. Гэтэ юу нэг гэвэл энэ бол зуны хүлээж болох байсан байгаагүй маш том солилцоо үлрэл дундуур босно нүнэ. Лука шиг ийм суперстар төвчний тоглогчийг явуулсан нь үнэхээр буруу. Тэр маш том аль. Зуныг хүлээж болох байсан шүү дээ ядаж. Би зүгээр Нико Ареснийг зөвтгөөгүй зүгээр ийм юм болсон байх магадaltaй шүү гэж ярьж байгаа. Дараа магадгүй нэг юм асуудал дуусны дараа нэг 4-5 жилийн дараа ч юм уу тухайн үед ийм болсон ингээд ямар нэг нэвтрүүлэг подкаст дээр арай өөр юм яригдах. Юу хийх вэ? Үгүй Лукагийн одоо карьерийг дагаад насан туршид явна шүү дээ. Явна. Би бол зүгээр одоо Кавайг л одоо нэг асуудлыг бүгднээрээ хэл задрах арай болов уу гэж байгаа байхгүй. Би бол Кавайг л бодож байна одоо. Клиперс ямар амар хүлээцдэг Кавайг байлгаад байна. Тэнгүүд одоо эцсийн үр дүн дээр Кавай 90 сар бол ингээл тоглож байгаа байхгүй. Солилцоон дээр хэн хоцсон бэ гэж жинхэнэ дураараа амтч Кавай болцсон байсан нэг хэсэг. Сүүлийн хэдэн өдрийн одоо ингээ гол ярианы сэдв солилцоон дээр хэн хоцсон бэ? Даалс бол Лейкерс бол гэл байлаа шүү дээ тий. Тэгтээ бас Дончич өөрөө нөгөө талтай амар хоччоод байгаа юм шүү. Лейкерс Лос Анжелест ирчээд байгаа шүү дээ. Тэгээд өөрийг нь үнэлэхгүй байгаа хүмүүсээс явчлаа. Үнэлдэг Леброн дээрээ ирчлээ. Одоо үнэлдэг одоо тэгээд хор шарнд бас буцалдсан байна. Өнөөдөр за Рокетсийн эсрэг тоглолтын дээр ч гэсэндээ ямар ч сайн хамгаалж ийн шал үр Дончич болоод шүү дээ. Өөрийгөө өөрчлөөд шүү. Нөгөө нэг юм ширээн дээр хэдүүлээ хөзөр тоглож илаа гэж бодлоо л доо. Дилер гэж нэг хүн байгаа шүү дээ. Им хамгийн том тоглогч албаар дэмжих гээд чиний потыг ийшээ өгцөн. Лебронтой энийг нэгтгэж чи гэж хэлсэн л доо. Тийм байх гал тээ.
Саяны Тэгээд тоглолтын төгсгөлд Boston тэгээд буцаад Lakers ирээрэй гэдэг гэж ийм хүмүүс албаар хэлсэн шүү. rivalry үүсгээд prime дээр явж байгаа одуудаар нь ингээд тгий энэ дээр нэг юм л Америк угаасаа тэгээ эргчлөөний орн тий. Нэгдүгээр, тэгээд хоёрдугаар хуйлдааны онол гэж юм байна. Тэгээд нэгдүгээр наа чи нөгөө хувилдааны онол болчихно. Заваарсан дуусахгүй. тэр бол худлаа яриад. Би тэр худлаа гэдэг бүр ингээд цаг өнгөрөх тусам надад ингээд нотлогдоод байгаа худлаа гэдэг юм. Нэгдүгээр даас гэдэг баг эзэж Lakers-ыг бодохгүй. Тийм үстэй. Тийм шүү дээ. Тэр 10 жилийн дараах ирээдүйг нөхцөл гэж болно шүү дээ. Бизнес. Гэхдээ мөнгнөөсөө зугцсан шүү дээ даас. Лукад их цалин энэ манай багийн ирээдүйд ингэж их цалин авч тоглох биш юм байна гэж бодоод Лукаг солих уу? Яанаас эхлэв те. Мелоки үг гэсэн. Дараа сонголт нь Ян Сэйди байл. Тий, дараа нь AD гэсэн. Оо за тэгвэл Lakers бүр дуртай. За тэгээ Кристэтэй ав. Манад Моррисоо гэдэг те. Гэтэл ингээл одоо болт бүтэн 2 сарын дараа Зүгээр яриад л энэ Том гэж фейл байхгүй те. юм яриад хэлээд байгаа юм л та гэсэн. Яаж нас чирсэн бол бас яах вэ те. Тийм үстэй. Дэс 30 гарсан. Фейлцсэн. Энэ жил Lakers финалда янз бүрийн болчвол магадгүй л гэж бодчих. Lakers одоо зүгээр би миний бодол шүү те. Ер нь одоо нэг за энэ жил биш юмаа гэж бодоход те. Өөрийн 5 жил дотор. Өө нэг 3 жилдээ дөрвөлчнэ. Бараг эх жил Леброн цалингаа хасаад бараг юу ч болох юм лээ те. Босton илүү гарцсан явж байгаа юм нөхцөл байдлын тухай цаг үеийн тухай бид яриад чинь гол байгаа. нь гэхдээ бас хувилдааны онол. Харин тийм. Тэгэхээр баталгааг Боломжгүй зүгээр би зүгээр таамаглаж хардж штэ. хардах л юм. Тийм. Энэ жишээ зүгээр энэ жил яг сайн төвтэй бол би зүгээр шууд төрүүлнэ гэж хэлнэ. Тийм. Тэгвэл эхний шатанд Миннесотатай таарчвал яа. Одоо өрсөлдөн шүү дээ мэдээж бүр батны юм гэж бол байхгүй. Би тэгтэл Lakers хожно гэж бодож байгаа. А зүгээр сайн төвтэй те одоо хаалттай одоо Уильямс зүгээр солилцсон байсан шүү дээ. Тэр Уильямс одоо яг бэртэл гэмтэлгүй тоглолдог байсан бол Lakers төрүүлнэ. Бүр хэрэгэлцэхгүй байна. Одоо Леброн бас гэмтэлгүй байсан. одоо тэгэнгүүт кинектик ч ашиглахгүй болж ирж байгаа энэ нөхцөлд бол тэр солилцоо хэрвээ зүгээр болцсон байсан бол Тийм. нөхцөл байдал бүр өөрөөр яригдах болчих. Би юм байдал зүгээр байсан мэл гэсэн үг шүү дээ. Тэгээ би байдсан зүгээр. За бол 12 минут Lakers-ийг ярьлаа. Гэтэ LeBron James-ыг ганц ирчээ. За тэгээд энэ 7 хоногт болсон тоглолтуудаар хамгийн олон тоглолтод орсон тоглолт. 112 болчлоо өнөөдөр тийм үү? Роберт Парриш гүр. Тийм өнөөдөр Rockets эсрэг тоглоо. Гэтэ 1600 1562 62 болж байна. Абдул Жабарын дээр гарцсан байна. одоо тэнгууд Париши гүйцэхэд заа 50 тоглолт. Ирэх үлрэлт бүтэн тоглолцоход ер нь Тийм. Бас Эрг Манай үлрэлтний бол хоёр тоглоом дуртмын нэг тоглолцоход ер нь болчих юм. гэтээ бас 50 тоглолт бас чанга шүү. Чанга өрөөл чанга. Тий. Билээ борохгүй шүү дээ. Лео барахгүй зөвхөн үлрэлийн тоглолт шүү дээ энэ чинь. Энэ харин Леброн айгүй хэцүү юу шүү. Тийм бааз. Хэцүү стат шүү. Энэ Ийм гэхдээ хэцүү юу стат гарч гэдэг ирдэг юм тэр байна. 19 оны Крисмасаар гинтдэг амар олон тоглолт өнжүүлчихэж байгаа байхгүй Леброныг. Түүнээс биш ингэж олон тоглолт өнжиж байгаагүй юм шүү дээ. Энийг нь ирдэггүй юм аа. Гэтэ энэ тоглолтод оролцсон гэдэг дээр яа тийм талбай заавал гарсан байх Гарсан хэрэгтэй. байх хэвээр. Зүүн бүрэлдэхүүн нэрлэгдсэн ч юм уу тийм байх хэвээр. Заавал нэг Өнөөдөр Жэлен гэрэж шиг байхгүй. Заавал гарах хэрэгтэй юм байна. 1 минут чамаагүй. Тэгээ энэ дундаас гараанаас гэдгээрээ бол Леброн тасархаа байна. Минут нь ч гэсэн хамгийн их биш. Тий. Оноо авах Оноо хоёр. Тийм. Минут нь ч их хөвлөө. Минут нь ч их Яг хөвлөө. донцлоод харуул. Энийг харин Леброн карьерт эвдэхгүй ч магадгүй шүү. Ирэх жил сүүлийн жил нь ойлгомжтой тий. Тий. Ганц статыг эвдэхгүй. Тэгээ сүүлийн жилд нь ойлгомжтой гэж бол хийж чадахгүй байна уу? 50 тоглолт гэдэг бол Леброны хувьд ирэх жил Би бол энэ том 100 тооц сонсгоч. Леброныг player option-осоо татгалзаад 2 жилийн баг дүнтэйгээр их болов гэж бодож байна. Дахиад Одоо 2 жил тоглохгүй л гэдэг. мэдхгүй ш. Наад чи Лука байгаад байгаа нөхцөлд магадгүй ш. Өөрөө тэгээд нэг Өөр тийм дахиад айхтар муудал юм харагдахгүй юм биш тоглолт. Одоо тэгтэл хэцүү болсон байх. Тэр нь өөр дахиад од нэмэгдээд ирчүүл яах юм? Тийм үстэй. Ривсийн баг цалинтай байгаа. Леброн цалингаа багсах. Одоо жиг гэдэг зүүн ярь суух руугаа орох гэдэг шүү дээ. Гэхдээ нэг юм За, яг цугрууга болох үчиг мэддэг байхгүй. Дөрк Новицкий, Винс Картер энтрийг хөл ингээл явхаа бай. Леброн чи яваад байгаа байхгүй. болоогүй ш Леброн. өнөөдөр эхлэл мэхлэлээ Rockets эсрэг амар хийсэн. Өсөрж байгаа нь хаач байсан би Тэгэхээр дахиад чи Леброн баг баг 2 жил бод явчихаар байгаа байхгүй. Ярддаг руугаа ортолж байгаа арай болоогүй байна. Өөрөө ирэх жил явдаг дараа жил нь ярьдаг Ярьдаг руугаа орно тий. Ерөнхийдөө хойно суугаад яриалаа. Гэтэ нэг ойлгомжтой Ахыг юм. нь анх орж ирж байхад нэг ийм байлаа шүү дээ. Одоо та нар бол гой тоглож чинь гэл ингээл түүгээл тий. За LeBron-ы нэг ойлгомжтой юм баг багаар ер нь зайгаа тавьж өгөөд байна тий. Одоо Тийм, тийм тоглолтын дээр ч гэсэндээ Дончичиг дэмжихийг уриалж юм. Угаасаа тэгэл бүх бөмбөг Дончич Багийн хэлснэн дээр ч гэсэндээ ер нь гэрээнээсээ татгалзаад төвийн тоглогч авахтаа анхаарах байх гэж бодож байна. За ингээд Lakers-ийн талаар яриагаа хаа. Тэгээ үргэлжлүүлээ бүгдээрээ нэг багийн жаргах цамд нь маш том саад хийсэн энэ тоглолт. төгсгөл ястаа нэг жаргал замын садаа. Тав дээр. Амар хэрэгтэй байж Одоо юм амар өөр байх байсан. Одоо юм шал өөрөөр ярьцсан явж байгаа байхгүй. Тийм дээ.
Ер нь юу Талдаа гэдэг Клипс 6 дугаар байраа ядаж баталгаатай болгочхоор одоо Клипс хожигдсон ч 6-аар гарнаа гэж байж байгаа хэрэгтэй байхгүй. Юу ч болсон заавал хожих Тий. хэрэгтэй Ямар ч тоглолт байсан нь Warriors. плей-инээс холдох байсан гэсэн үг байхгүй. Warriors. Тэгсэн чинь Тэгээ ингээд яагаад хожигдчихваа? За юу болов одоо? тэгээд одоо хуучин тоглогч нь самарлаа. Уг нь Warriors чинь бүгдээрээ л байсан юм шүү дээ. Бүгд байсан. X-ийг хөрмөндөө битүү өргөж байгаа шүү дээ. Одоо тэгэл нөгөө Barnes чинь ингээл чинхэн хөхтэй өхөр буугаа тавина гэдэг шиг л хуучин баг. Та нар намайг яаж явууллаа? Харж юм аа гэж байгаа байхгүй тэр чинь. Хэн байснаа мэдрүүлнэ гэж тэгж бодож байгаа. Warriors тэр үуч яалаа гэрээ өгөөгүй лөө. Гэрээ өгөөг. Тэгээд 4 жилийн 80 саяар Sacramento явчихсан тий. 5 жилийн гэрээ өгөх боломжтой жил нөх. Тийм тий. Тоглогчдын хор шарыг ингэж хөдөлгөх юм айгүй муулахгүй юу? Буруулахгүй. Гэтэ Barnes тухайн үедээ 4 жилийн 80 сая бас өндөрлөлт юм байсан. Өндөр дүн. Барнастад ахтгаар л байсан. Тий. Яг хоо Barnes Багийн үед бол зөвл нөдөл байсан л та. Гэтэ Барнс ч гэсэн өөрөө нэг тоглолтыг бол хийчих хэмжээний тоглож гэдэг л явцсан харуулж байна л та. Ер нь бол гэхдээ Spurs хожигдно гэдэг нь өөрсдөө л буруу шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Харсан Бараас мянга ангарлаач гэсэн хожих л өстэй шүү дээ. тий шүү дээ. Ер нь бол сайн баг бол. Тийм. Энэ чинь нэг тийм хайж болохгүй тий. Амар чухал тоглолт шүү дээ. Уг нь бол шүү. Тэгэхээр ер нь бол голд нь юм байна. Нэг Gordon гэн Golden State нэг юм юу вэ? Орон гараа. Шанах шиг байна. Юм шүүрэн шанах шиг янз бүрийн өөсөө ихтэй байна. Lakers-тэй таарчмаар байна. Тэгээ энэ дээр ч одоо Steph тийм муу тоглосон зогсон юм байхгүй шүү дээ. Байхгүй. Тэр Houston-ийн эсрэг 3 хон авдаг Steph биш байсан шүү дээ. Оноогоо авсан. Тэр Houston-ийн эсрэгчтэй Draymond Green, Steph гэдэг бүгд л сайхан удаарсан. Тэр нь Steph-ийг үнэхээр амар хамгаасан л да. Houston-ийн чинь. Гэтэ яг Steph тэр нэг 4 хоногт 3 тоглолт хийж мэдсэн. Амар ядарсан л орж ирж байгаа. Лэр нөгөө Houston-ийн чинь үдээд харч тийм аргагүй. Тэгээ 37 настай лидертэй байна гэдэг чинь өөрөө хэцүү л дээ. За эндээс Насууд бодлоо ярихгүй Тий. зү. Хичнээн ур чадвар нь байгаа ч гэсэн хүн ядаран сэргэл тогтоо Тэр биш бас 36 талаатай шүү дээ. 36 шүү дээ. За ингээд концертыг дуусгасан шийдэлт энэ байсаа. Ингээд Warriors удирлыг амар хүнд байдалд оруулж байгаа. Яг оруулсан гэхээс илүү нөгөө бог ах хэлж байгаа өөрөөсөө орчиж Тэгээ ер нь яг энэ зүгээр одоо л ингэж таарж байгаа яг энэ төгсгөлийн 3 тоглолтын нэг дээр нь л таарчлаа л да. Түүнээс ямар ч багуудад удирал дундуур нэг юм сонин хожигдол байдаг. эцэст нь гай болдог л хэвгүй. Chicago Lakers гэж дэх шүү. Лекс Chicago жишээ нь эвгүүтүүлсэн шүү дээ тий. Тэр шиг нэг юм болсон. За тэгээ хамгийн гол нь маргааш Warriors Clippers-тэй тоглоно. Энэ тоглолт маш их зүйлийг шийдэх гээд байна. Тэгээд rookie leader бүгдээрээ хамтдаа харцгаая. Тэгээд Саяны тоглолтод саяны тоглолтод сайнч тоглосон. Ер нь саяны ч гэлтгүү дээ. Ер нь бүх одоос хойш Stephen Castle болов. Castle ер нь ах оруулчих. Тухайн баг бат болчих шүү. Ер нь авчих шиг шүү дээ. Ер нь оноо өндөр авсанд л өгчдөг шүү дээ. Гол нь нөгөө арын хоёроос хамаагүй жигд байна л да. Castle. Тий. Тогтмол ерөөсөө л тоглолт болгонд доорож нэг 15 14 оноо аваад яваад байгаа хэрэг. Түүнээс Янз бүрийн хайлайтанд орсон тоон ч их баг. тий. Тэнгүүт Закари Рисаши жишээ нэг өдөр нэг 5 оноотой дуусаад дараагийн өдөр нь 20 хэд оноо авдаг ч юм уу тий. Нэг юм оноlt босолтой орон гарan байсаар гараад өдийг хөрчлээ. За саар бол бас яг All-Star-аас хойш их сайн тоглож эхэлж байгаа. Гэтэ бас адилхан. Нэг өдөр нэг 8 оноотой дуусчих. Дараагийн тоглолтын дээр нэг 18 20 оноо ч юм авч ингэж яваад байгаа хэрэг. тэгээ Dotly хоёр бол одоо л ер нь онцгойж гинүү гэхээс удирдлагын ч гэсэн цөмөрөө шүүмжилж илээсэн шүү дээ. Драфтын 1 2 муу юм уу хаана байгаа юм бэ? Юу хийж байгаа юм бэ? Тэнгүүт энэ дунд зүгээр 3-ын тоо байхгүй байна. 3-ын тоо Houston Rockets дугуйн байгаа. Reed Shepherd гэдэг залуу харамсалтай талбайд ерөөсөө гарахгүй байна. Өнөөдөр л нэг жоохон өнөөдөр л нэг нөгөө хамаг амтнаас 6 хүн амарцсан байсан. Өмнөдөө бас тоглосон. Өмнөх тоглолтын дээр бас байсан. өдөр чинь нөгөө Houston бүх юм нь ойлгомжтой болцсон үед л гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ жилийн драфтын ямар ч ихний дөрвийн 3 нь бол хийдгээ хийж байна. Тэгээ Shepard бол тийм бас Багст гэж хэлэхэр биш бах тийм. ер нь бол боломжтой. Минут олдохгүй л болохоос дайггүй тоглож байлаа шүү дээ. Тэрсэн л болохоос айгүй өөрхөө бас би юу гэж сайн мэт те. Өнөөдөр чи хачимороод бас шахуулахгүй. Шахуулахгүй л явц. Зогсооч ч л. За үргэлжлүүлээд дөрөнтийн өрсөлдөөнийг үнэхээр чимж байгаа багийн талаар ярилцсан нь бол Minnesota тийм. Айн байна даа л гэж бодмоор явж исэн байхгүй би энэ тоглолтыг тайлбарсан. Тэгсэн чинь тэгээд бас нөхцөвтэй л баг юм байна. Харин тийм. Тэгээд Milwaukee ямарчсан яг тоглолтод бол чинь 24 онооноос илүү эргэн ирж өдсөн. Гэтэ ийм
бүтэхгүй багт 24 оноогоор дутуу явж ирсэн гэхэлэр багс ч гэсэн бүтэхгүй л юм. Тийм ер нь нэг талаасаа. Тийм. Энэ улирлын эргийн эрэлтүүдийг бүгдээрээ үргэлжлүүлээд шууд хараад. Тийм саяны энэ эргийн эрэлт бол баг рекордууд бас нэлээд дээгүүр бичигдэнэ. Одоо тэр хамгийн доотлолт харагдчих 24 он. Дөрөвдүгээр эхлэхэд 95-71 байсан байхгүй. Миннесота илүү явж ирсэн шүү дээ 24 оноо. Тэгээд үр дүн 110-103. За энэ улирлт хамгийн дээдл нь Бостон, Филид 3 дугаар үед 90-64-оор хожигдож явж байгаад тоглолт дуусахад 118-110-аар хоцсон. За мөн 26 оноо дутуу Сан Антонио Клиперс багууд Клиперс 2 дугаар үед 40-14-оор хожигдож явж байгаад тоглолт дуусахад 113-104-оор хоцсон байна. Энэ бол хамгийн том хоёр эргийн эрэлт байгаа. Тэгээ араас нь 25 онооны 4 эргийн эрэлт байна. Гэтэ хамгийн гайхалтай нь баг Миннесота ирэх байгаа шүү дээ. 4-р үе эхлэхэд 4-р үед 24 оноо. Хитрхи хайн хандсан байна л та тийм. Бусд нь бол яг нэг 2-р үе, 3-р үе дээр байгаа. Тийм ээ. Миннесотагийн амар юм. За нэг ийм энэс хоошо тэгээд нөө 23 муу оноос эргэн ирсэн зөндөө тоглолт бас байгаа. Хамгийн дээдл нь энэ эд байгаа даа. Ер нь 20 оноос сэргэж ирэх амархан л болсон юм. Тэг нэг үед бол тэг боломжтой болсон. Үргэлжлүүлээд өнөөдрийн хамгийн онцлог тоглолтын таймыг хүлээн авч үзцгээ энэ тоглолтыг бол за хинч сейф биш юм байна гэдгийг л харуулсан тоглолт юм уу да. Хоёулаа тасалжуулагчаа хатсан. Плей-оффын өмнө 7 оног Адилхан зовлонтой хамгийн хүмүүс нөхөрлөх нь хэлбэлтэй гэж. За тэгээд өнөөдөр өглөө тэд тоглолоо юу болтоо. Жамал Мүрэй эргэж ирсэн тийм ээ өнөөдрийн тоглолт. Жамал Мүрэг бол ер нь хэцүү юм байлээ тэнэр. Ганц явах гэж нуган дээр яваад тэгээд хожихгүйг нь бид харсан шүү дээ энэ тоглолтын дээр. Яг нь хожуулдаг л да. Тэгвэл ер нь уртуудаа ингэж өргөжлүүл хэцүү гэдэг нь харагдсан. Тэгээ Мемс уг нь их сайн эхлүүлсэн. 3 дугаар үед хожиж явчихсан бол юм тийм. Ер нь нэг 10-аад оноогоо барай л яваад байсан шүү дээ. Тэгээд энэ ялчуд энэ Мүрэйтэд бол арай өөр юм уу нэхэр. Удаан хугацааны дараа өнөөдөр одоо бүрэлдэхүүнээрээ тоглолоо шүү дээ. Тэгээ сүүл өнөөдөр чинь яг гэж трипл дабл хийгээд тэгээд юу н албан ёсоор энэ улирлын турш трипл дабл дундчилсан түүхэнд 3 дахь тоглогч. Вестбрук чи хэдэн удаа вэ? 2 лөө 3 лөө 4 гэсэн 4 дөрвөн үлрэл трипл дабл дуучилсан. галзуул зарч. Тэгээ ийм хоёр хүн нэг багт байна. Дасгалжуулагчаа солисны плей-оффт дасгалжуулагчгүй шахуу орох жагнээс тооцвол бас аюултай л бидтэй одоо өнөөдөр Жамал ирчихэж байна. Хизээ ирэх нь тодорхойгүй байгаа даа шүү дээ. Тэгээ одоо хэрвээ Дэнүр энэ жил тэгээд нэг юм авраг авч чадахгүй болов шүү дээ. Юм ярихаар статистик дээр ингэдэг зөвхөн тоо ярих гэдэг хүмүүс нэг юм батлна. Зөвхөн тоогоор ингээд амар байдаг хүмүүс ч гэсэн авраг авахгүй гэж болд юм аа. Моментын спорт момент нь ингээд нэг ганцхан жижиг үйлдэл юмар ингээд нэг юм шийдэгдэг юм байна. Тэгэхээр одоо энэ хүүхдүүд нь тоо ингэж ярьж байна, статистик ингэж ярьж байна гэдэг нэг юм шал өөр юм яриад ихлээр бэ, тэмээ ихлээр ямаа гэж заавал зөрүүд. Яг чи статистик бол аим шиглээ шүү дээ. Зөвхөн тоогоор яг за яг тоо мэдээж нэг хантай тоо юм хэлж байгаа. Гэтэ яг тоогоор явдаг юм гэж бас ховор өстэй. Яг бол талбай дээр гараад тоглох ч өөрөө шал өөр шүү дээ. шал өөр л юм чинь дээ. Тэгээд хоёр шин ер нь хуучин туслах байсан хоёр шин дасгалжуулагч сүүлд нь гар барай салсан. Дэнүр яварцсан хоцсон. Тэгээд Дэнүр Нагацыг дасгалжуулагчаа яагаад халсан бэ гэдгийг энэ 7 хоногт өнцөг бүрээс нь л хүн болгол өөсөө энэ хайж. Тэгээ энэ хоёр баг явчин 4-5-т явж байгаа дасгалжуулагчаа яагаад одоо гэж яагаад плей-офф эхлэхэд халваа. Тэгээд Йокич 61 оноо аваад байхад баг нь хожихгүй, 50-аас дээш оноог энэ үлрэл 4 удаа авахт нь баг нь хожоогүй. Ийм хэцүү статистиктэй байсан учраас авраг авсан дасгалжуулагчаа явууллаа энэ 7 хоногт. Тэгээд тэгж тоглуулсан одоо дасгалжуулагч буруу болоод байгаа юм шиг. Тэгээд тэгж ойлгох хэрэгтэй. Йокчиг одоо олон оноо авуулаад байгаа нь баг буруу болсон. Болохгүй байгаа юм чи тэгээ Йокчор дайруулахаас яадаг. Тэрийгэ буруу бол гэж үзээд байгаа юм. Шалтгаан нь ерөөсөө угаасаа гарч байгаа мэдээллүүдээр бол юу л вэ л дээ. Ер нь Ахмад тоглогчдоороо одоо ер нь нэг багийн угаасаа авраг авсны дараа шууд нөгөө хүмүүсээ явуулаад KCP, MSP-гээс үлдэн явуулаад ингээд Ахмадуудыгаа явуулангуудаа одоо Julian Strater, Kristen Brown ч гэдэм үү те залуучуудаа хөгжүүлээ, Peyton Watson ингээд эдрээгээ хөгжүүлж эдрээгээ илүү тоглоул гэсэн байр суурь Кэлвин Бут ерөнхий менежерээс нь ирсэн юм байлээ л дээ. Тэнгүүд Майк Милон болохоор эсэргээрээ туршлагатай Ахмад хүмүүсээ үлдээхгүй яасан юм бэ? За одоо тэгвэл Жамал Мүрэй зөрчил гарсан юм. Ийм асуудлууд байгаа болохоор гэмтэл бэртэл байгаа болохоор
Westbrook-ыг авчрыг гэдэг шийдвэр, Mike Malone-ийн шийдвэр байсан. Тэгээд ер нь тоглуулж байгаа, ашиглаж байгаа үеийн ч гэсэн Mike Malone илүү Westbrook-ыг тоглуулад холбогч дээр Жамал байхгүй байхад Jalen Pickett гэдэг холбогч залууг тоглуул гэсэн удирдлагын Kevin Booth-ээс юм ирээд тэнгуү зөрчилдөөд үгүй ээ. Наад хүүхд чинь болохгүй энэ туршлагатай тоглогчоо тоглуулна гэсэн энэ үндслээр асуудал гарч эхлээд харилцаа хөндөрч эхлээд тэгжсэн чинь эзэн харин хоёр юу яах гэдэг хоёулын ин халаа хийцэн л та. Халагдсан хоёр их минь хоорондоо асуудалтай байсан. Энэ багийн уур амьсгалыг эвдээдсэн. Тиймээс Хоёулын ин халсан. Тийм. Тэгэхээр зөв шийдвэр байсан юм шиг. Зөв юм байна. Сонсогдоод байгаа байхгүй юу? Зөв шийдвэр байна. Маш зөв шийдвэр байна. Тэгээ Майк Малоны хувьд өөрөө бас за Йокич болоод Жамал хоёроос бусдтай нь харилцаа нь айгу муу байсан. Наа чи юу л юм байна л да. Менежер нь харах байдал болохоор ажил дээр удаан байх гээд ийм алсын план гаргацсан явж ирсэн. Майк Малон болохоор дахиад нэг өөр хэдэн жил амжилтын төлөө дайрж байгаад ерөнхийдөө ретайр хийх ч юм уу өөр юмд өөрийгөө сорих ийм өөрсдөө карьерийг арай өөрөөр зургалцсан хоёр хүн л ингээ алдчихж байгаа л хоёулаа ажилтгуул болж байгаа юм л. Яг Майк Малон ер нь Йокичтэй байгаа дээр ойрын хугацаанд Тийм. амжилттай тоглуулаа гэсэн бодолтой байсан чинь нөгөө менежерийн талаас бодвол уг нь бас зөвлөдөө. Тийм. Сэргээн босголт хий. Залуу хүмүүсээ хөгжүүлээд, үнд хүргээд, явуулахын явуулаад, үнсэнд хүрэхин хүргээд явуулсан менежерийн зөв. Тэнгүүд тэгээд эцэстээ эзэн тоор ер нь хоёулаа яв гэж явуулчихж байгаа. Тэгээ одоо плей-оффт яах юм бэ? Цагаа олоогүй л явуултан тий болоо. Яг цоош нь өөр тасгалжуулагч ирчээгүй туслах нь ажлын өргөжлүүлж одоогор хийж байгаа болохоор нэг тийм багийн систем өөрчлөгдөнө гэдэг зүйл бол байхгүй. Өргөжлөл нь плей-оффод аваад хаана хүрхийн тэр болтлоо тийм. Тэгээд эдний системч тэгэл ер нь бол Йокич доо тийм. Тэгээ хоёр тасгалжуулагчийг хаалж өгснөө одоо аз жаргалтайгаар тэгсэн мөнгөө тоглох гэсэн гэж байгаа шүү дээ. За өргөжлүүлээд Майк Малон тасгалжуулагчийн амжилтыг бүгдээрээ харцгаая. Тэгээ нэг сонирхолтой зүйл байсан. Расын карьерт нь байсан сүүлийн 6 тасгалжуулагчийн 5 нь халагдсан байлээ. Тэгээ Майк Малонтой Денвер Нагатс баг ямар амжилтанд хүрсэн бэ? За 2015-аас 16 оны улиралд 33-49 гэсэн амжилттай 11-р байр. Энд нөгөө Сакраментод баг 11 жил илүү аваад халагдаад ирж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэнгүүтээ эхний жилдээ бол Йокичийн дөнгөж руки жилүү баг. Тийм баха. Талбайд гардггүй л байсан үе. Нуркичийн ард байсан. Нуркичийн ард байсан гэсэн үг. За дараа жилээс Нуркичийнхаа урд гарч эхэлсэн. Гэхдээ 2 жил дараалаад жоохон азгүйтэй ганцхан ажлын зөрүүтэй плей-оффоос мултарч ирсэн юм байлээ. Тийм ээ. За тэгээд тэнд 19 оноос эхлээд л контендер баг болж эхэлсэн дээ. Дам плей-офф 2 3 плей-оффын 2 дугаар шат бүсийн финал юунд хүрсэн? Баблд. Тэгээд Лекс 4-1-ээр хожигдсон. За дараа жил нь Жамал гинтсэн жил болж таарч ийн удаа баг тий. 2 дугаар шатнд тийм. За тэгээд тэрний дараа жил дахиад ер нь ойролцоо амжилттай байж байгаа. Гэхдээ 6-аар гарсан. За тэгээ 23 онд 53 жил хүртэж авраг болсон. За тэгээд 24 онд юм бол бүрдсэн л байсан л та. өнгөрсөн жил 2 дугаар байраар. Ер нь бол яг хуу Оксити амжилтны тэнцүү шүү дээ хожил хожигдлаа. Хоорондын тоглолт юугаараа л Тайбрейк хийгдсэн байсан шүү. Уул нь бол тэр чигтээ өсөн дэвшилттэй л байна шүү дээ. Тий. Тэгээд тийм анхны буурсан юм аврагыг байхгүй. авчирчсан дасгалжуулагч нь байсан гэдэг том хүлээлтийг 10 жил. 10 жил. Яг 10 жил. Гэтэ явах цаг нь болцсон л байсан юм Энэ байна. жил яг 10 дахь жил байсан. Тэгээ ер нь тэгээд юм цаг хугацаатай явах цаг нь тэгэл ирсэн л байсан юм байна. Бүрэн явахгүй ч гэсэн багахан явах үе байж тээ. Тий. Тэгээ Йокич за карьертаа 10 жилдээ NBA-ийн багт нэрлэгдсэн бүх оддоор нэрлэгдсэн нэг ч хамтрагчтай байгаагүй. All NBA, all defensive бүгдэнд нь нэг ч Гэтэ би бол Жамал Мөрийг бүх одод тоглогч гэж боддоо тийм шүү. шүү дээ. Уг нь бол тий. Уг нь тийм. Зүгээр энэ өрнөлийн Стеф амар холбогч нар байгаа учраас Westbrook энтер гээд нэг трипл дабл дундчилдаг 50-60 оноотой трипл дабл тийм. Энэ жилийн Жамал бол яг хөө тий. Ер нь яг нөгөө prime амар Жамал бол бүх хотод болох ёстой л байсан тоглогч Харин тий. тий. Дэнүрөө жижиг хотел юу байхгүй. Тий. Одоо тэгээд Тэгээ өрнө гимчлэг төстэй. болчиход байна л да. Аврал авснасаа хойшоо л Одоо бол яг хөө Жамал бол өөр хүн болцсон л доо. За үргэлжлүүл өнөөдрийн хамгийн халуун хэсэг өнөд бүсийн өснөгтэй харцгаая. За энийг хараад үргэлжлүүлээд тайлбарыг бас өгнө. За эхний 3 бод ойлгомжтой болсон. Lakers ягаад гэхээр ардаа байгаа Denver Clippers хоёрыг улиралд илүүргэсэн. Tie-break дээр дээр нь байгаа. Тэгэхээр Lakers дараагийн сүүлийн тоглолтондоо хожигдсон ч гэсэн 3 дугаар байр нь баталгаатай байна. Хайнаа тоглолтуудад хожсон гэсэн үг. Тий. Тий.
Удирлын одоо юу гэдэг 4 тоглосон бол 3-т нь Lakers хожсон гэдэг ч юм уу тийм байгаа гэсэн. Denver-тэй одоо 2 тоглосон бол 2-т нь Lakers хожсон гэдэг ч юм. За тэгэнгүүт Denver Clippers 2 49-49, Warriors Minnesota 2 48-48. 4-өөс 7 дугаар байрууд их хэцүү байна. Их ивгүй. За одоо энэ дээр гой юмнууд их болноо. Сүүлийн тоглолт Clippers Warriors 2 хоорондоо 5-6-2 тийм. Энэ нэлээд олон юм шийдэх болчиход байна. Хэрвээ Clippers хождгоороо хожвол Clippers ямарсан 5 нутлгааж байна. 4 рүү орно бүр. 4 рүү орох юм байна бүр. Denver хожигдвол үстэй. Тийм гэхдээ Denver хожигдвол. Тийм. Clippers хожигдох юм бол тав дээр хэвэр юм. Clippers хожигдох юм бол 5 дээр хэвээрээ. Warriors-осоо даваа. Warriors Minnesota 2-оос даваа юм ба шүү дээ. Ингэчүүл яах юм? Warriors хожоод Minnesota хожчихвол яах юм? Minnesota Utah-г хожно л доо. Энэ нь бол хожно. Minnesota гэхдээ 49 хожил аавна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чин 3 баг тэнцчээд ирчих. 6 руу дэвшгээр 33 гээд. 6 руу дэвшин. Тэгээд Clippers доош болох юм уу? Warriors доош явна. Clippers Clippers бол tie-break дээр Warriors муу. Clippers нь илүү. Тий, Warriors нь арай дундуур нь гэсэн үг. Minnesota нь 49 болоод за Warriors хожлоо гэхэд 49-49 гэсэн үг шүү дээ. Тэнгүүт Minnesota ч нь Warriors-оос дээр байсан баха. Tie-break тий. За одоо тэр нь араас нь гарах юм дээр харуулах баха угаасаа. Маргааш шөнийн тоглолтууд л ер нь бүх юм шийдэл болчиход байна тийм. Minnesota гол нь өрсөлдөгчин сул л да. Utah-тай. Гэтэ Edwards тоглохгүй 18 дахь техникийн алдаагаа авсан. Нэг тоглолт өнжин. Гэтэ Edwardsгүй арайчтай бас хожиж байгаа юм үү тий. Тий. За тэр нэг tie break гэсэн нэг хүн тоглолт болох шүү гэдэг бас. Би бол тийм амархан гэж бодохгүй л. За ингэж байгаа. Lakers бол бүх багаас tie breaker дээрнэ. За угаасаа Lakers-ийн байр баталгаажсан. Denver зөвхөн Warriors-оос илүү. Clippers Warriors Memphis-с илүү. За Memphis бол өөрсдөө хэцүүдсэн шүү дээ. Minnesota-гоос илүү. Тийм, Minnesota-гоос л илүү. Гэтэ одоо л орохор бол. Тийм. Warriors болохоор Minnesota Memphis хоёроос илүү. Minnesota болохоор Denver Clippers-с tie-break дээр нь. Тэгэхээр чинь энэ гурав чинь нэгнээ тойроо очсон болчихгоо дээ. Тэнгүүд нөгөө юугаа харах юм бэ л дээ. Division. Division-ы дөрмөө харах юм бэл. За одоо тэр ард байгаа тайлбар. Хамгийн эхлээд хоорондын тоглолт харна. Хоорондын тоглолт тэнцүү бол Division-ы амжилт харна. Division-ы амжилт нэг division бол бүсийн амжилт харна. Бүсийн амжилтанд дээр тэнцэх юм бол бүсийнхээ топ 10 багийн эсрэг яаж тоглосныг харна. Тэр нь тэнцэх юм бол эсрэг бүсийнхээ топ 10 эсрэг яаж тоглосныг харна. Тэгээд тэнцэх юм бол нэмэх хасах онооны зэрэг хамгаалыг харах юм уу тий. Ямар ч сан тэнцээд нэг маргаан үүсэхгүй юм дөрөв зохицуулт бол байна. Гэтэ одоо нөгөө нэг бидний яриад байгаа Clippers, Minnesota Warriors 3 чинь нэг нэгнээ тойроо очсон юм биш. Tie-break-үүд дээр ч гэсэн тэр division харна гэсэн үг болж байгаа тийм. Нөгөө division харангууд Clippers нь арай дээр байгаа гэсэн. Division-о тэргүүлж мэргүүлж байгаа бох тий. Тэр Clippers бол ер нь хожигдсон ш 5 дээр л гэсэн. Clippers чинь Lakers, Clippers, тий. Warriors, Sacramento тий. Энэ дөө ш. Нэг нь Phoenix байдаг лөө. За ямарч нэг юм 5 баг. Division-д нэм 5 баг л байгаа ш. Тэгэхээр чинь баг division-ийнхаа дээдл нь Lakers болч таарах гэдэг юм биш үү? Ер нь тийм байна. тийм байгааз. Tie-break дээр ягаад илүү нэхлээр угаасаа тийм биш тий. Миний зүгээр яг харж байгаа таймгаар бол Clippers одоо Warriors хожигдсон ч 5 дээр байна. Тий, хэвээрээ. Warriors хожиж 6-аар юм байна. Хожигдох юм бол 7-оор. Minnesota бол ер нь Utah-г хожиж. Warriors 6-аас дээшээ гарцгүй болцсон байхгүй юу? Тийм байна. Заавал хожижээ 6, хожигдвол доош угаасаа 7. Тийм байна. Тэгэхээр бол ер нь нэг юм ойлгомжтой байна. Denver Clippers хоёр ихний таарах хин талбайгаа авах вэ гэж сүүлийн тоглолтод тийм байна. Lakers бол Minnesota мөн Warriors юм байна. Энэ хоёрын нэг л юм. Тийм. Яа, хэвээр гоё юм аа. Тий. Юу бол Houston бол Memphis эсвэл Warriors. Sacramento аль нь ч магадгүй шүү дээ. Нөгөө play-in-с чинь яаж гарч иж магадгүй шүү. За тийм. Энэ доотлын дээр хожих магадлал хэцүү л дээ. Гэтэ ганц тоглолт юм. Sacramento зэнтэй бол нэг юм Тандри фэнүүд бас тэгээ би энэ талтаа суугаад шүү дээ. Айгуу гайг уучаад таагаар очлоо шүү. Эхний шилээ бол ямар ч сан зовлонгууд авах юм байна. Даас юм уу Sacramento л гэсэн үг. Зовлонгууд авах юм байна. Memphis энэ гурвын нэг л. Тэгээ энэ гурвын нэг гэсэн үг. Memphis-аас доошлж магадгүй. Тандри эхний уучраа бол айгуу зөөлөн болчихсон байна. Өстөө зөөлөн болчихсон. Хоёр дахь уучраа бол маш чанга уучраа юм байна. Энэ Clippers хоёрын нэг гэсэн үг шүү дээ. Lakers-ийн хувьд бол Golden State ու Minnesota юм байна. Хожвол Houston нэг багтай. Minnesota Golden State хоёрын айл нэг гэсэн үг шүү дээ. Яг миний хүслийн жагсаалтыг дагуулж болчихсон арай гайгүй юм байна. Lakers-ийнх бол
Эхнээсд нь жоохон хүнд байх гэдэг. Лекс Лекс ер нь шатндаа зүгээр миний зүгээр юугээр одоо хүслээр болдвол Golden State-тэй таармаар. тэгэхээр Лекс яач магадгүй байгаад эхний шатнд Golden State Minnesota-г алинтай ч таарч магадгүй. Хоёрдугаар шатнд дахиад тэр хоёрын алинтай ч таарч магадгүй гэсэн үг шүү дээ. Ер нь тэр хоёроо Хьюстоныг нөгөө хоёр нь угдаалгачвал Тийм ээ. Яа бас Лекс хүнд. Тэгэхээр Лекс зэр энэ плей-оффын чимэг нь байх энэ өөртөө л явж чадаад байвал. Тэгээ Warriors-тай таарч юм бол бүх цаг үеийн баг хамгийн үзэлттэй плей-офф байх маа. баг Steph Curry хоёрын хоорондоо тулж байгаа сүүлийн Плей-оффын тулаан болж хүрнэ. таараасаа энэ хоёр. таарчаасаа. Тааруулъя. Яаж байгаа Би таарах. бол эртнээс л энэ Тэр хоёр Golden хоорондоо State таарчсан Clippers гэдэг. хожих хэрэгтэй байхгүй. Хожуулъя. Хожиж. Clippers тэгэхээр талбайн даваа талаа авахгүй чичрэн шүү дээ бас. Гандангаас номоо муншгүй. Өдөрт бол Clippers чинь Warriors-ыг 3 хожицсан бүр. Ер нь дийлэхгүй байгаа шүү дээ Warriors ч Clippers-ээ. Дэнер Clippers хоёр ингэж таарч байгаа нь бас гоё байгаа байхгүй. Эртхэн уучраа болоод дээдлийн багуудаа сайн завын засч өгөөд ингэж бүх зүйл Таандраа хоёр очроо гинүү очроо юм те. Дэнер Clippers. Далсаас бас сайх хэрэгтэй болсон юм шиг санагдсан шүү дээ. Кайригс тооцох юм болоод Далсыг бол бүгд л ирчээд. асуудалгүй хожиж Асуудалгүй. Таандраа бол ер нь эхний шат бол 4-1 юм уу гээцээ. Тий. Гайгүй. Яг Бараг зүгээр нэг нэг зүйлийг байхгүй хэлэхэд дээ. Бараг. энэ үйлрэлд нэг багт 3 удаа хожигдсон ганц баг байгаа нь Далс баггүй. Даалс юм уу те. Тэгвэл Даалс 8-аар гараад бас. Бас жоохон Тэгтээ эвгүй. бол. Тэ Лука. Кайриг үү. Кайричгүй Лукачгүй шүү дээ. Хожижсэн хүмүүс нь байхгүй л тий. За өрнөд бус ийм сонирхолтой байлаа үзэгчдээ эргэж ирэхдээ бид дорнодын талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа төрүүлж шалгах Unitel Group, Билүүд Тэмүүл, Pepsi хэсэг хугацааны дараа эргээд олцъя. Эргэн тавтай морил үзэгчдээ баазар та бүхэнд улирлын 25 дахь дугаараа хүргэж байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ дорнод бусын бас голлох өрсөлдөөнүүдийн талаар ярилцах бол энэ хэсэгт бол бүх зүйл ерөнхийдөө тодорхой болчиход байгаа. Өнөөдөр бол бүр л тодорхой болчлоо тий. Тий одоо 1-2-оор гарсан багууд л өрсөлдөгчөө хүлээхээр болчихоо да. Бус нь бол бүх юм ойлгомжтой. Орлогч нэг яриад байгаа. За 1-2-оор гарсан багт нөгөө өрсөлдөгчөө хэн байхыг тооцох боломж одоогоор алдахгүй л байна гэсэн үг. Тэгвэл 2-7 хоногийн өмнө цөмөрөө хамгийн их ярьж ирсэн юм чинь за Майами юм уу Булс юм уу л гэж хэлсэн шүү дээ. Тэгээд энэ хоёр баг хоорондоо тоглосон. Тэгээд плей-ин хоорондоо таарахаар болчихлоо. Тийм. Тэглээ. Энэ үлрэл тэгээд Майами угаасаа тэгээд ер нь хэцүүхэн л байна л да. Жимигээ явууллаа. Оронд нь ирсэн Вигс нэг ирээл, нэг гимтэл алга болчоод байна. Хиро сүүлийн үед нэг оноо авалтан дээр жоохон орон гарan болчоод байна. Яг нь 20 оноонд хүрчиж байгаа ч гэсэн нөгөө нэг бага хожуулдаг хиро биш болчоод байна. Одоогийн байдлаар All-Star-аас хойш бол All-Star босноос хойш. Ирж яваа, харж яваа хоёр юм шүү дээ энэ хоёр чинь. Булсыг бол би амар гэлгээ хийдэ хардаг шүү. Бүүс бол энэ өөртөө ч ингэж бодог байгаа. Энэ үлрэлтийг ингэж төрсөн гэж. Гинти юм болчлаа шүү дээ ер нь бол. Түрээд магч хөөрхөн дуу орц явчихлаа. Манаг ирээдүй гоё яригч гисэн. Энэ арай энэ хиний Лавин Мавин Дерос нь асуудлуудаа явуулаад цэгцэрчих шиг боллоо шүү. Тэглээ. Гэтэ одоо нэг асуудал миний харж байгаагаар байгаад байгаа юм аа. Одоо өвчөөч бол явж таарах бах. Ямар нэгэн байдлаар. Тэгээд араас нь хиннийг ирээдүгөө болох вэ гэж асуулт гарч ирэхээр Хэцүү тий. яг нөгөө нэг одоо Jaylen Brown-ы хэмжээний дайны од надад тэрээс олж харагдахгүй. Одоо Kobe White-ийн итгэхэр хүн бас биш шүү дээ. Тэгэхээр харин Kobe White-ыг явуулж таарж ич бараг тэр Бүзэлээсээ хөгжүүлж үзүүл яа юм гэж бодогдоод байна. Бүзэлээс Гиди хоёроо баг үлдээгээд тий. Тэгжиж энэ багийн ирээдүйн нэг арай зөв чиглэл рүү орох юм бол гэж харагдаад. Гиди чи ядаж ингээд хамгаалцдаг, нуруулаг, тоглоулцдаг холбогч. Учираас яг оноо авалтан дээр Kobe White-ийн хэмжээнд хүрэхгүй л дээ. Гэтэ өвчөөч явах хэрэгтэй гэж хэр удаа яриа явж чадахгүй, явуулж чадахгүй л байгаа юм. Бас харин тийм. Гэрээ нь бас том. Гэрээ нь. Гэтэ одоо за дорнод бусын би Rockets гэж хараад идэг байхгүй Булсыг. Яг нэг юм суперстар байчвал болно болчих юм шиг. Rockets ч гэсэн яг суперстар level бас л гоё баг болно шүү дээ, тий. Тий. Rockets Тийм, гэдэг Bulls одоо дээр ч суперстаргүй ч гоё л байна л да. Яг одоогоор бол. Гэтэ плей-офф яг суперстарууд л тоглолдог л доо. Ийм плей-оффт ягаад суперстарууд тоглолтын гэхэлэр ингэдэг нэрээ. Эдгээр чинь ингээ бүгд мэрэгжлийн сагсчид маш өндөр түвшинд тоглож байгаа тий. Бүгд төвлөрөөд ороод ирэхээр эдгээр чинь одоо дасгалжуудаа чинь зүгээр нэг дохио өгөхөд бүгд тэрийг хийж чаддаг хүмүүс гэсэн үг. Алдаа гаргахгүй. Тэгэхээр нэг тийм ганц тоглогчийн жижигхэн давуу тал ур чадваруудаар л ер нь тоглолтын момент авах мөчүүд маш их гардаг. Тэгэхээр супер од гэдэг чинь арай ялгаатай бол явчихж байгаа. Маш арай туршлах хэрэгтэй гэж юу?
Тийм. Зориг хэрэгтэй. Бараг давхар хамгаалтын өдөөс ч товтлоод оноо авчдаг хүн байгаад байгаа байхгүй супер бод тоглож байдаг ч. Тэрнээс эдгээр ч юм бол ямар ч хий зайгүй ингээд хөдөлгөөнүүдийг хийгээд хамгаалтгаа хийгээд хийх юм хийгээ явчихна. Плей-офф бол бүгд. Тэгэхээр л нэг тийм супер бод төвчний тоглогч, бүх одод төвчний тоглогч, класс тоглогч гэдэг нэг юм нэр том юмуд гарч ирдэг. Тэр ч утгаараа сайн нөгөө холонгийн хэлдэг дээр Хьюстонд супер бод хэрэгтэй гэдэг дээр одоо ч гэсэн сүүлийн үед одоо Шак Мак ер нь Перкинс ч хэлж чинь дөө нөгөө анализ хийдэг хүмүүс яриад байгаа. Хьюстонд Дурантыг авчаач. Эсвэл Данс Дурантыг авчаач гэдэг байгаа байхгүй. Би бас Укисэд авмаарг байгаа байхгүй юу? Укисэд одоо нэг Дурантын Тийм яг гоо яригадаад байна шүү дээ. Тэрний оронд баг Rockets-д илүү зүгээр ч юм шиг. Тий. Хьюстонд бол амар бүх гоё нөхцөл байдал дээр Дурант уг нь очих гээд байгаа байхгүй. Гэтэ оронд нь бас Phoenix ч давраад олон их нэлтэй. Тэг нь. Phoenix ч хөрөж Phoenix зөвлөгөө өгсөн байсан шүү дээ. Одоо Дурантыг чинь та нар ингэж оронд нь сая 2 сар солиогүй ч тийм учиртай юм л шүү дээ. Арай л амар юмнууд багаас хүссэн юм билээ өөрсдөө Houston тий. Оронд нь амар Дурант шиг хэмжээний од авах гээд багууд чинь 37-той тэгээд дахиад 2 жилийн 60 саяын гэрээ хүлээг 120 саяын гэрээ хүлээж байгаа ийм хүнд яаж та нарын оронд ч тийм залуу тоглогч өгөх юм бэ? Зүгээр драфтын ирэх хөгжүүлж болохоор залуу тоглогч оронд нь аваад Дурантайгаа явуул гэжсэн байл. Угаасаа багууд одоо Дурантай төлөө нэг хийх юм санал болох. Тэгэхээр яг тех боломжтой баг нь таандар Хьюстон. Тий. Хоёрлоо баг. Тий. Яг Бостон ч нэр холбогдол байна л да. За Бостон үгүй л үү. Бостонд яг нөгөө жирүү мөрүүгээ явуулдаг дээр тулж магадгүй. Журүү Порзингстэй ч юм уу, Дерек White Порзингс тэгээд дээр нь драфт ирэх мэрх гэдэг өгөөд Причард тэгээд 5 6 тоглогчоор яг жин тэнцүүлээд явуулчих боломж байгаа гэж яриад байгаа. Бостон ч хөөзөртэй л дээ. За ингээл орондоо ярьж байгаа дөрөнд рүү ороод юм аа яг ийм л зүйл болоод байгаа шүү. За Bulls энэ үлрэлт Miami Heat-ийг бол улирлын туршид шүрдсэн юм байна. Тэгэхээр энэ хоёр плей-инд учрахад та нар Miami гэдэг лөө. Хин Miami гэхгүй би Spoilstrat-тай баг. Хилээний тухай хэдүүлээ ярьсан юм уу? Үгүй ярьсан шүү дээ би асуусан шүү. Тэгсэн чинь чи Miami л гэж хариулсан да. Би юу? Одоо та хэдийн нэг гэж шууд чи юу болсон? Тэр зүгээс та хоёрын нэг л Miami л гэдсэн юм да. Тэгсэн чинь ямар ч тач Bulls бол улирлт бол илүү байгаа. Улирлт бол яах вэ? Гэхдээ плей-ин чинь шал өөр шүү. Юмыг шийдэх ганцхан тоглолт, плей-оффын уур амьсгалтай ганцхан тоглолт гэдэг чинь тэгээд. Тэгээд плей-ин дээр Bulls Miami-г би Miami-г сонгоно шүү дээ. Арай дуршлагтай. Spoilstrat-тай болохоор. Тэг юм уу? Камер ч гэсэн арай дуршлагтай шүү дээ. Баахан плей-ин тоглолцсон тий. За тэгвэл хамгаалалтын аль нь Заавал сонгох гэдэг юм уу? Тэ сонгочихвол та. Тэгээд Miami-г сонгоно. Тэнцээгэр тосох. Би за би Bulls-ийг сонгох Би юм. ч гэсэн Bulls-ийг сонгоно. Bulls-ийн талбай л да. Тийм. Нэр нь бол. Талбай нь United Center. Тэгээ гараад дээшээ явахгүй гэж бодохоор л гонигтай санагдаад байгаа юм л. Kobe White муу тоглол эвгүй хожигдсон шүү. Kobe White сайн тоглоно гэж байхгүй л тийм. Тэгэхээр ч Miami очих юм. Үгүй Kobe White-тэй сайн байгаа шүү дээ. Сайн байгаа. Байгаа л. Бас нэг Үсээ авчвал бүр сайн болно гэдэг байгаа шүү Дайны дээ. удаа өнөрлөсөн баг штэ Miami ч. Авраг аваад үдцсэн Wiggins те. Тий. Тэгээд Hero ч финал тоглоод үдцсэн нас залуу ч гэсэн Adebayo юу лээ. Тэгээд үүргийн нөгөө тоглогчд нь юу лээ. Дасгалжуулагч нь хэн билээ гээд. Бүсэлээс давуу талаас нь бодоход угаасаа Miami илүү баг. Нэг сайн тоглолт нь би бол эргэлзэж л байна. Юу болох вэ? Яг жоохон хөтлөхөөр тэгнэ л дээ. Нилээ пакт магд гарган тэгээд тэгжээт нэг ганцхан тоглолт учраас тэгээд оноос авчдаг. Салаа явчих واخ. Miami эхнээсээ ямар ч хор хийж яаж тоглоулаа Энэ нэгийг сонгоод Miami-г сонгоно гэж билээ энд бол. Эвгүй Халбаа хамаагүй. Миний хамгийн дургүй үг яг туршлага гэдэг үг л байх юм шиг санагдаад байна. За нэг дөрөв тоглолт. Milwaukee Bucks Detroit-ийн тоглолтын таймыг харцгаая. Хулаа яг 2 дугаар шатанд л мэдрэх Яг мэдрээ. Энд яг уйлцаа сууж иж байгаа. Энэ Баксыг юус ойлгох. Эдгээр одоо тэгээд байрал мэрэл олцоод юу игээд ингээд 30 зүгөө тоглоод байна гэдэг. Гүй эн чинь өнөөдөр заавал хожих хэрэгтэй байхгүй да. А энэ дээр юуныгаа доор орчод байгаа юм. Детройт Индианыхаа доор орох гээд байгаа. Детройтгоо юу? Детройтхоо талбайн давуу талаа алдах гээд байгаа. Жишээ талбайн гэж дээ. 3 хожлон зүрхтэй өгөв лөө. Гүй өнөөдөр 3 болсон байхгүй энэ ч хожоод. Тийм үү. Өнөөдөр тоглолт эхлэхэд 2 хожлын зүрхтэй байж байгаа. Хэрвээ Детройт хоцсон бол 1 хожил болоод улирлын сүүлийн тоглолт дахиад хоорондоо байхгүй. Тийм. Тий. Тэгээд өнөөдөр дайраад ахгүй юу? Нарийн юм байсан. Баксээс гайхаад энэ одоо юу нэ Сүүлийн 2 тоглолтоо хоёулангийн Детройттэй хийгээд өмнө 2 хожигдсан байсан. Сүүлийн 2 дээр хожигчдууд амжилт тэнцээд тэнгууд нөгөө дивизионы 4 мөрмөө харахаар Бакс доор нь орчих гэсэн. Энэ тэгээд Лелард хэзээ ирэх болсон бэ? Мэдэхгүй. Тодорхойгүй хിവэрээ хിവэрээ төгсгөлт л гэдэг шин.
Энэ хоёр дэ Янас Лилерд хоёулаа нэг плей-офф ээлжилж чинь тий. Өнөөдөр Янс тэгээ трипл дабл хийсэн 36 оноотой. Янсын чи одоо сүүлийн үед баг Йокич болчиход шүү дээ. Тийм. Уул нэг айгүй гоё формтой байгаа гэдэг Янас. Лилер дээрээ нэг жоо дэмжиж өгчихгүй тэгээд. Яалч бичлэглийг одоо яах гэж байна тий. Тэгээ энэ Кузма бас арчааг байна. Хөөсөө ч бас орон гаралтай. Найдвартай тоглож. Одоо харж та ийм нөхцөл Лилердгүй нөхцөлд Кузма амар товтлогонд хэрэг болж явах хэрэгтэй юм шүү дээ. Уг нь 20 оноо хажууд нөгж явах хэрэгтэй юм бол тээ. Үгүй яад мэдлэлтэн биш тийм ч ямар. Залуу хүн байж. Анхаг. Бараг нийтлэлтэн байсан зүг болоо. Кэм Портер хамаагүй илүү нөлөөтэй тоглож байгаа байхгүй сэлгэнээс нь. Зөрөгтэй ч байгаа л та. Гэсэн чинь Кузма бол бүр арай гэмээр байлээ. За тэгээ Кани өнөөдөр 36 оноо авсан ч гэсэндээ Янисыг бол тэд хожиж чадсангүй. Багс ингээд 7 тоглолт дараалаад хожил авч байна. Маргааш дахиад тоглоно. Маргааш дахиад тоглоно. Маргааш гэхдээ бүгдийг амраах бах уу. Угаасаа 3 ажил тасарсан юм чи. Дээшээчгүй доошооч болчихж байгаа. Тэг тийм. Маргааш Детройт ч гэсэн бүгдийг амраах. Энэ тодорхой 6 тодорхойлцсон. Тий. Одоо ер нь маргааш нэг зүгээр дан сэдгээ тоглох хэд хэдэн тоглолтууд байна уу бэ? Тий, маргааш нь Орондын багууд бол ялгаа. Clippers Warriors бус нь ер нь бүгд сэлгээ. Тэд нар дээр чинь тэгээд нэг нэгээрээ суух гэдэг байгаа шүү дээ. Тайлбар нь. Яа, хоцроо. Бүх юм шийдэгчтэй л дээ. Одоо тэгээд ямар шийдэгдэхгүй гэж тооцоолсон биз тэрийг ямар тий. Одоо ерөөсө ганцхан тоглолт яг бод тоглолт болох нь шүү дээ ер нь л. 15 тоглолтоос. Clippers Warriors. Тий. Бус нь бол зүгээр сэлгээний залуучууд хожил чухал биш. тий. Зүгээр Яг го Миннесотагийн тоглолт чухал. Гэтэ Ютатай болохоор хожиж чухал да. гэтэ Эдвардсгүй гэдгийг бас санах хэрэгтэй. Тэнд бас Юта нэг хөхтэй хөр бууга тавиад Самарчгүй дээ бас. Маркан бас сүүлийн тоглолт хожлоор дуусгая гэж хувцатлогоор нэг нь хилчихэд дуус. Тэг юм бол Миннесота шууд билээ юм шүү дээ. Тэг юм бол шууд билээ шүү дээ. Найраагүй 7 шүү дээ. Тэгвэл нөгөө хоёрын тоглолт хамаагүй болчихсон шүү Тий. дээ. Тэ? Миннесота хожиж шүү Тэр дээ. гол нь хамгийн зөвүүн нь 3:30-аас Зэрэг. зэрэг. Тэгээд дэд чи гоё яг хаалфаар ингээ нэг мэдээд байдаг шүү дээ. Тий. Тий. Тэгээд тусдаа дасгалжуулагч Мэдэгдэн нэг шүү дээ. үзэж мүдцэн сууж идэв шүү. Тэгээд дасгалжуулагчтайгаа ярьж мэрээд. Өнөөдөр нэрээ Кливленд Нью-Йорк хоёр дээр баг Яаж байгаа юм бэ тэр нэрээ. Эхний агаас Нью-Йорк чинь илүүрхэж явж ирсэн аа. 3 дугаараа ихсэн чинь нөгөө Индиана ч Орландод 30 оноогоор хожигдчихийд байхгүй. Тэгсэн шууд Тэгсэн чинь шууд за хайцсан юм шиг гимээр тогтсон. тэгсэн бохоо. Нью-Йорк тэгээ 3 дугаараар баталгааж авсан. Аа тэгээ тэр тоглолтыг мэдчихээ тайсан. Тий. Яг дондор нь хараад байж байгаа шүү Нөгөө дээ. хамгаалалт байхгүй болоод эхэлчихэж байгаа байхгүй. Гинтхэн. Гинтээ тэгнэлтэй. Тэр нөгөө Индиана чинь хожижул эвгүй байгаад сурахгүй Нью-Йорк ч өөрөө тий. Тэгсэн чинь Индиана хожигчингуу за угаасаа 3 дугаараар баталгаатайгаа таймширчих шиг болсон. Өнөөдөр яг хуу тийм улаан цайн ч юм болоогүй л дээ. Зүгээр ер нь тэр 20 оноо илүү явж байгаад бариулаад хожигдож байгаа дэр бол. Гэтэ нэг юм хичээл сэтгэл нь багасч байгаа л Тий. За сагсан бөмбөгт үнэхээр хайртай хүн бол маргааш шөнө яа харахгүй одоо нойргуул хонох ёстой л юм байна. Тэгээ зэрэг болж байгаа энэ тоглолтууд. Тий тэр нэг 3:30-ийн тоглолтыг л үзээрэй үзэх штеп ямар ч байсан. Тэр нь бол одож болно гэдэг. Босд нь бол яах вэ? За урагшлуулсан бокс гэсэн үү бисээ. Boston. Бостон нэгсэн тоглолт гэхүү өрнөснэг. Энэ тэгээд их сонин заяа. Одоо Бостон үлрэлт шүүт гэж тоглож байгаа. Тий. Гэтэ би энийг зүгээр юу ч харсан гэхээр 2 дугаар шатнд угаасаа таархан чи эртнээс сэтгэл зүйд нэм хийжээ гэж. Бостон ингээ бүх хүнээ гаргацсан гэж Тий, бодсон. баг тий. Уул жаа. Гайхалтай тоглоод Бостон. Өдөр чөөрч байгаа. Үлрэл 4-0. Уул 2 дугаар шаттаар магадaltaй тий. Гэхдээ энэ тэгээ бас юу баха? Тэрнээс гадна Бостон нөгөө аялын тоглолтын рекорд тогтоож байгаа шүү дээ. Аггүй. Багийнхаа түүхэнд Багийн түүхэн рекорд тийм. Эмбэний түүхэн рекорд Гучин- тоглолтоор бүгд нь амраацсан. 32-7. Тэр лигийн түүхэн. 33 Лигийн түүхэн рекорд чинь 33-7 байлуу. 32 биш ээ. Тэ чи 30. Бостных бол 33-8 болж байгаа. 33-8. Тий. 41 тоглолт. Тэр чинь 34-7 юм байна. Тий, 34-7. Нөгөө нэг Warriors- их ч. Тий. Тэгээ яг хуу эвдэх боломж байсан. Тэгээд Орландогийн талбай дээр очсон тоглолтын дээр Бостон өөрсдөө бүх хүмүүс амраацсан л та. Энэ нөгөө Бостны өмнөх түүхэн рекорд бол 32-8 байсан юм билээ. Тэгэхэд нөгөө нэг баг дутуу аялын тоглолт нэгээр дутуул хийдэг байсан болж таарж байна л да. Тэгээ тэрийг 33-8 болгож шинжилж байгаа юм байл. Одоо ч тэгээд нэгээр гарах нь тодорхой болсон баг нэг иймэрхүү юмнуудаа л анхаарч явж байна дөө. Тэгээ 60 ажлын босод давж улалаа дуусгаж байгаа 3 багийн нэг нь Бостон боллоо. Асуулт амар үлрэл боллоо яг үнэндээ. Окей. Чи 10 жилийн дараа гэлөө. 10 20 жилийн дараа. 8-9 оны үлрэлт сүүлд тийм байсан. Тэгвэл 17 жилийн дараа юм шүү. 3 баг гэж байгаа. 3 баг 3 баг 50 60-аас 60-аас дээш хойш хожил авч байгаа. Тэр жил тэгээд тэр 3 баг нь яасан. Тэжээлийн Бостон Texas Тэр жилд яасан.
Хамгийн төлөө Бостон Лейкс 2 гарч ирсэн. Харин тийм тэгэхээр чинь нэг юм хуйлтаар нөөнлөөр Lakers Boston наалт боломжтой байгаа даа. Магадгүй Хуйлдааны онол гэдэг амар онол байгаа шүү дээ. Cleveland тийм тэр жид 8 он байсан баха. За улирлын хувьд ийм зүйл болох нэ. Одоо тэгээ хамгийн чухал зүйл чинь нөгөө Cooper Flag маань удахгүй бидэн дээр нь тэгээ хаана хүнд хизээ ирэх вэ? Ямар багт тэр очих вэ гэдэг гол асуултын тэмдэг одоо сүүлийн 2 сарын ярианы Сургуулийн нэг түүхийн эсрэг рекорд тогтоож азгүй хожигдоод мултарчлаа. Тэр амар тий. Юу гэдэг чи хэдэн секундэд хэдэн оноо вэ тий? Тэр бол Минут 20 секунд 7 оноо илүү шүү дээ. Тий. Тэрсийг 430 секундтэй. тий. Сүүрлээлээ тэр бол. Тэр хажуу доороос гарахтаа мөнгө авчихсан. За тэгээ магадлалаар хэн тургуулаа авч байгаа маа бас. Бас сургуулаа. түүнийг авах маа. Магадлалаар Вашингтон, Юта, Шарлотт гурав угаасаа гурлаа ижлэхэн 14% магадaltaй байгаа. За топ 4-ийг авах магадлал бол 52% магадaltaй. Энэ гурван баг яг адилхан. За тэгээ араас нь Pelicans, Philly, Brooklyn 12-19% магадлалтай. Чинь хамгийн муу амжилттай 6 баг л гэсэн үг энэ 6. Гэтэ энэ нэг бас шүүмжлээд байгаа сүүлийн үед. Яах лээрээ хамгийн муу амжилттай 3 багийг адилхан магадaltaй болгох юм бэ? Наа чи яг ингээл хамгийн муу амжилттай нэгийг арай их магадлалыг аваад дараагийнх нь ингээд магадлалыг ингээ багасгаад явдаг юм уу гэдэг байгаа байхгүй. Одоо тэнгууд хуучин ч бол нөгөө 25% магадaltaй байлаа шүү дээ. 25%, 19%. Тэгээ гуравтх нь энэ 13% драфттай холбоотой бас зүгээр янз бүрийн ярианууд байдгийн нэг нь Леброныг яриад байсан шүү дээ. Би хизээ бүр драфт болохоос ч өмнө аль багт тоглосон байсан гэдэг. Драфт бол ингээд ойлгомжтой тохиролцоо байдаг аа юм. Лото болохоос ч өмнө. Лото болохоос ч өмнө. Ер нь бол бүх юм ойлгомжтой байдаг гэдэг. Гэтэ яг нэг талаасаа бас тэнгууд лото болохоос ч өмнө ч нөгөө багтаага одоо би хамт бэлтгэл хийгээд за чамааг бид нар ямар ч нэгээр авна шүү гэдэг тийм. Үгүй нэгээр биш одоо хідэрч байсан чамааг аавна. Тэнгууд өөр багууд дээр би танаад бол очихгүй шүү гэдэг юмнууд явдаг шүү дээ. Ярианууд явж байгаа. Тийм байсан байж бас багт. Эрэг талаас нь харуул. Тийм үү? Тийм ярианд болдог үз. Нөгөө талаас нь харуул. Гэтэ хүүхэд байна шүү дээ. Одоо ингээд нэг юм гоё том амьдрал руу орох гэж байгаа 18-тэй 20-тэй хүүхэд бол Кливленд хотыг сонгохгүй байх. Тэ? Илээд очил гэж бодно зү. Эсвэл Майами. Леброны үед ч бас юм өөр байсан баг л та тий. Тухайн үед бол одоо эн чинь NCAA мөнгө олоод эхэлж байгаа залуучууд бол би танаа намайг сонгоныг үл би тоглохгүй шүү гэдэг ч юмнууд ярьдаг шүү. Одоо бол хүчил байдал арай давруу өөр болцсон л. Тий. За өглөөдөө бүгдээрээ шууд орд бусын хүснэгтэй хараад нэвтрүүлгээ өндөрлүүлье. За бүхэн тодорхой болсон. Нэгдүгээр байраар Cleveland, 2-оор Boston, 3-аар Knicks, 4-оор Indiana, 5-аар Bucks, 6-аар Detroit гарах нь тодорхой болсон. Атланта нь эхлээд плей-энд очиж байсан. Орландо Орландогоос суулж байгаа айлт нэрнгэсэн. Орландод таарч байгаа Бостон. Орландо эвгүй манайд эвгүй байгаа. Тэр гоё болондоо. Орландо эвгүй те. Манайд яг тоглолтод хаардгүй ч нэг жоох эвгүй байгаа. Ядаргаатай байт юм аа. Тий. Атланта нэг Трейанг нэг гоё тоглоод хожоод гарч ирээд. Орландо ч сакс макс хийсэн. Сакс ирэхгүй хаа. Сакс ирэхгүй. Офсис нэ. 100 л ирэх. Яг Орландогийн удирдал хүнд нөхцөл байдалтай баг дуусч байгааг хэлж болно. Гэтэ зүгээр манай Тамирыг нэлээд барах байхгүй Орландо гараад ирчихвэл. Ядаж хамгаалттай сайтай. Банкеро, Франц Вагнер гэдэг нэг юм байрлалын одууд нь яг матчап дээр таарчаад байгаа. Нэг тийм муухай уяа баг л та Орландо. Өөрсдөө ч оноо авдаггүй. Өөрсдөө ч оноо авдаггүй. Трейанг нэг гоё галзуураад тэгээд одоогоор Трейанг нэг тоглолт аваад ш. аав нь харин. Хичээсээ гэж байна. Тэгээд Дорнтын за тэр өрсөлдөөнөөс гадна одоо 4-5-ын одоо Indiana Bucks 2-ын тоглолт их гоё болох юм шиг санагдчихээн. Knicks Detroit-ийн тоглолт. Дээдлийнхаа хоёроосоо илүү энэ Indiana Bucks илүү сонирхолтой болох юм шиг. Indiana баг хялаалгаад Lillard ирэхгүй бол баг тэгээ Bucks мултрах байлгүй. Бараг тийм 6-7 тоглолт нь мултарчих واخа. Indiana илүү явчих واخа. За би бол Detroit гэсэн талд л байгаад байгаа шүү. Нью-Йорк ажилгүй дээ. Арайч Нью-Йорк очих واخа. Detroit ч бас аюултай Хэдэн ч удаа зодоо болох бол энэ цоврал дээр. Сайн гоё юм болно. Энэ жилийн Detroit ч тэгээ яг нэг Bad Boys 3 болчиход байгаа байхгүй юу? Бас янз бүрийн ариншинтай, хурц ариншинтай хүмүүстэй. Ер нь энэ нэг Indiana, Detroit, New York 3 чинь тэр 90-ад он бас үсээтэй эвгүй зодтолтой багууд ш. Тэр нэг юм калчер нь яваал юм те. Тэр чи яваа л байгаа байхгүй. Одоо тэгээд ийм хоёр зодонтой баг тулах гээд байгаа байхгүй. Гоё шүү дээ. Хамгийн гоё цуврал байж магадгүй л байна. Дорн бусын. Ихний шатны.
За тэгээд эх 7 хоногт илүү тодорхой сэдвүүдтэйгээр уулзцай үзэгчтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зүрх мартахгүй RAV4 баяныг санаачлагч Toyota Top Motors байлаа. Амралтын өдрөө хайртагтаа сайхан өнгөрүүлээрэ баяртай үзэгчтэй. Баяртай. Баяртай.